Сайн байцгаана уу үзэгчдээ, шинжээчийн цаг болон маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр шинжээч мөрөн болон шинжээч Батбарлаа миний би та бүхэндээ макро эдийн засгийн голлох үйл явдлуудын таймыг хүргэх болно. Тэгэхээр одоо макро эдийн засгийг ярихаас өмнө бол эхлээд бол олон улс төр одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг бол дурдах нь бол зүйтэй байх тий. За тэгэхээр ингээд ер нь судалгааны ажлууд болон шинжилгээ одоо ийм томоохон байгууллагуудын одоо прогнозыг уншаад байхад бол одоо дэлхийн одоо нийт одоо эдийн засгийн одоо нөхцөлд юу чухал нөлөөлөд байна гэхээр бол одоо энэ пандемикийн нөлөө бол одоо хамгийн чухал нөлөөтэй байгаа. Тэгэхээр одоо энэ цартахал бол хэрэгхээс бол хамаарат одоо дэлхийн эдийн засгийн өсөлт бол яах нь бол айгүй тодорхойлогдоод байгаа бол харагдаад байгаа. За тэгэхээр энэ график дээр бол одоо бид нэр дэлхийн улс орнуудыг бүсээр нь задлсан шин тохиолдлын тоог нь бол одоо харуулсан байна. За тэгэхээр дэлхийд дахинд одоо пандемик яг юу болоод байна гэхээр бол 2021 он гарснаас хойш бол одоо 4 сараас эхлүүлээд бол одоо тохиолдлын тоо олгогдсон бол буурж ирсэн байгаа. За энэ бууралтанд бол одоо хамгийн чухал одоо ихэнх хувийг эзэлж байгаа нь бол одоо Европ тип байгаа. За энэ график дээрээс харахад бол одоо Европ ТV-ийн өсөлт бол одоо 4 сараас эхлээд бол ингээд нэлээд ингээд буурж эхэлсэн харагдаж байгаа. За бусад бүсүүдийн хувьд бол харьцангуй бол тогтвортой. За Хойд Америкийн хувьд бол ингээд бага зэрэг өсөлттэй бол харагдаж байгаа. За гэхдээ дэлхийн нийтээр нь ингээд аваад үзэхэд бол ингээд 4 сараас хойш бол ингээд цар тахлын тохиолдлын тоо ингээд буурж байгаа бол харагдаж байгаа. За энэний гол шалтгаан одоо юу вэ гэхээр бол мэдээж бол вакцинжуулалт байгаа. Тэгэхээр вакцинжуулалт одоо эрчимтэй хийгдэж эхэлснээр бол одоо Европ тивд бол одоо ингээд цар тахал бол буурж байгаа бол харагдаж байгаа. За гисэн хэдий ч бол сүүлийн 2 сард бол буцаад энэ тохиолдол бол одоо өсөх бол хандлагатай бол ирсэн байгаа. За бид нэг графикаас харахад бол одоо Европ бол одоо сүүлийн 6 сарын дундаас эхлээд бол ингээд буцаад бол одоо ингээд өсөж байгаа бол харагдаж байгаа. За Австрали болон 70 орнууд бол ингээд бас өсөх трендтэй орцсон. Хойд Америк бол сүүлийн 2-7 хоног бол ингээд буцаад ингээд бага зэрэг өсөлт бол үзүүлээд бол ирж байгаа. Тэгэхээр энийг одоо шинжээчд юутай холбож тайлбарлаж байгаа гэхээр одоо нэг дельта варианттай бол холбож тайлбарлаж байгаа. За тэгэхээр дельта вариант маань болохоор одоо альфатайгаа харьцуулахад болохоор одоо тархах одоо магадлал нь бол одоо 40-80% бол одоо илүү. Гэхдээ нэг сайн мэдэн гэх юм бол одоо дельта вариант маань болохоор альфатайгаа харьцуулахад бол туслаа гэхэд бол одоо нас барах нь бол одоо 6 дахин бол бага. Тийм одоо үзүүлэлттэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр дельта вариант бол Монгол улсад ороод ирсэн байгаа шүү дээ тий. Тэгээд Монгол улсын хувьд тархалт маш өндөр байгаа. Тэгээд энэ хятадын вакцинаас үүдээд ингээд чанаргүй вакцин хийгдээд ингээд явагдаад байгаа юм байна гэж өсөд байгаа юм байна гэж бол яригдж байгаа. Гэхдээ ингээд бусад Чил болон Сейчелийн арлууд ер нь ингээд хятад манайхтай адилхан одоо дийлэн хүн амынхаа дийлэх хэсэгт нь бол одоо хятад вакциныг хийлгсэн байгаа. Тэгэхээр эдгээр тархалтуудыг харж байхад ер нь Монгол улстай дунд төстэй дүр зураг ажиглагдаж байгаа л да. Тэгэхээр дельта вариант ороод ирсэн. Тэгээд одоо хятадын вакцин ямар ч нөлөөгүй байна гэж яриад байгаа боловч одоо яг тархалт бол голчлон одоо хүн амын одоо вакцин хийгдээгүй хүн ам болон 2 дугаар тунгаа хийгдээгүй байгаа хүн ам дунд тархалт өндөртэй байгаа. Мөн хүүхдүүд хөгшчүүл их байгаа. Тэгээд Монгол улсын одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэрэгжилтнүүдийн хувьд ингээд ярихад бол одоогоор одоо энэ эрүүл мэндийн салбарын ачаалал болон энэ тархалтын хувь бол одоо энэ оргил цаг дээр хүрсэн байгаа маань. Тэгээд үүнээс хойш бол одоо өдрийн 500 тохиолдлоор илэрхчих гэдэг юм уу ийм байдлаар буураад явна гэж бол яригдчихжээ. Тэгээд одоо ер нь одоо ингээд Борис Джонсон, Английн ерөнхий сайд Борис Джонсны сүүлийн үеийн мэдээлэлээр бол одоо бид ковидтойгоо ер нь амьдрал ах юм байна те, үргэлжлүүлээд амьдрах юм байна. Ковид хизээч байхгүй болно гэж байхгүй. Тэгэхээр бид бол одоо халдвар хамгааллаас сахиад цэвэр одоо хувь хүний дээр ариун цэврийн халдвар хамгааллаас сахих тэр хариуцлагын асуудал болж байгаа гэж яригдчихлээ. Тэгэхээр бид одооноос эхлээд тий маска зүгээд тэгээд олон нийтийн хамарсан үйл ажиллагаанаас аль болох хол тэгээд бизнесүүдэд үргэлжлүүлэх гэсэн ийм трендтэй болж ирж байлаа. Тэгэхээр манайд ч гэсэн ер нь аж ахуйн нэгжүүд сая ингээд жагсаал эсэргүүцэл болсон. Тэгээд манай ч гэсэн одоо ингээд бизнесүүдэд үргэлжлүүлээд одоо цар тахалтайгаа ингээд амьдрах ийм тренд бол үүсэж байна гэж харагдаж байна. Тэгэхээр шинжээчдийн одоогийн дүгнж байгаагаар бол 2022 оны 2 дугаар хагасаас ер нь цар тахлын байдал ер нь сайжирна гэж яригдж байгаа. За тэгэхээр эдгээр нь одоо яг одоо эдийн засгт яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг бол авч үзье те. Тэгэхээр 2020 онд бол одоо энэ пандемик тохиолдсноор бол одоо ганц Монгол гэлтгөө дэлхийн одоо бүхэл газруудад бол бизнесийн үйл ажиллагаанууд бол зогссон байгаа шүү дээ. Одоо тээвэр бол одоо нисэх онцгод бол нисэхээ бол байсан, үйлчлэгийн салбарууд ихэд бол үйл ажиллагаа бол зогсооход бол хүргэсэн. За ингэснээр бол одоо World Bank-ийн мэдгэж байгаа бол 2020 онд одоо бодит эдийн засгийн одоо өсөлт бол хасах 3.5% гэж бол гарсан байгаа. За үүнээс бол одоо хөгжингүй орнуудынх бол одоо 4.7, хөгжиж буй орнуудынх бол 1.7% бууралт гэж бол харьцангуй бага байгаа. За тэгээд одоо 2021 он болон 2020 онд яах чинь вэ гэхээр бол за шинжээчдийн одоо дүгнж байгаагаар болохоор одоо дэлхийн нийтээр бол одоо эдийн засгийн өсөлт 5.6%-тай
байна гэж бол одоо дүгнж байгаа. За үүний гол шалтгаан бол мэдээж бол одоо вакцинжуулалт бол энэ хэвээр бол одоо үргэлжлэнэ. За тэгээд одоо бизнесийн үйл ажиллагаанд бол одоо багаар бол одоо үйл ажиллагаа бол нээж байгаа. За түрүү нөгөө Борис Джонсны хийсэнчлэн за ингээд цардахад хэдий буурахгүй байгаа ч гэсэн бол бид нар бол багаар бол одоо үйл ажиллагааг бол нээнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд багаар одоо бизнесүүд бол нэгдэх юм байна, вакцинжуулалт үргэлжлэх юм байна. За 2022 оноос бол одоо эхлээд өдрийн тохиолдлын тоо буурах юм байна. За эдгээр хүчин зүйлүүдээс бол үүсдээд 21 онд бол эдийн засгийн өсөлт бол одоо 5.6% эрэг бол гарна гэж бол хүлээлттэй бол байгаа. За үүнээс бол яг хөгжиж буй орнууд бол арай өндөр буюу 6% байгаа. За тэгэхээр үүний шалтгаан нь юу вэ гэхээр одоо дэлхийд дахинд бол уул уурхайн супер цикл бол эхэлсэн. Уул уурхайн түүхийн эдийн үн бол одоо байгаагүй өндөр түвшинд бол хүрсэн байгаа. За тэгээ 2022 он 23 онуудад бол одоо эдийн засгийн өсөлт бол айжмаар бол одоо саарад бол одоо 4.3-3.1% байхаар бол ер нь бол харагдаж байгаа. Тэгэхээр супер цикл гэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр нь ер нь бол түүхийн эдийн үнийн өсөлт түүнээс үүдсэн одоо энэ цикл байгаа шүү дээ. Тэгээд үүнээс бид нар одоо хэрхэн давуу тал олж авах вэ гэдэг л асуудал яригдж байгаа. Тэгэхээр гадаад олон улсын хувьд бол цэсийн үн болон нүүрсний үн бол одоо нэлээд өсөлттэй байгаа. Тэгээд цэсийн үн 10,000 даваад гарчлаа. За нүүрсний үн 104 гэдэг ингээд жилийн бол нэлээд 2 дахин өссөн харагдаж байна. Тэгэхээр гадаад зах зээлийн хувьд бол энэ өсөлт нь үргэлжлүүлээд одоо ингээд тогтмол байх, хэвэндээ байх юм хүлээлттэй байгаа. За тэгвэл Монгол улсын хувьд энэ түүхийн эдийн циклийг 2-5 жилийн циклийг одоо хэрхэн ашиглаж чадах вэ гэдэг талаас нь харахад бол одоо аль хэдийн 1 жил нь бол өнгөрчлөө. Тэгээд цар тахал гэж явсаар байтал тэгээд хэлийн асуудлууд маш ихээр үүслээ. Тэгээд хэлийн асуудлын хувьд бол манай зүгээс одоо хятадын зүгээс тавьж байгаа энэ халдвар хамгааллын шаардлагуудыг бол хангахгүй байгаа гэж маш их тийм дүр зураг ажиглаж байгаа. Тэгээд дээрэс нь одоо өдөрт одоо 350 ачаа тээвэр явдаг байсан бол одоо бол 10-аас 50 ачаа тээвэр явах жишээтэй тий. Тэгээд хэлийн асуудал бас Монголын одоо голлох экспортын компани болох ER 50-60% одоо экспортыг хариуцдаг бол одоо 7 сарын 20 хүртэл 7 сарын сүүлээр хүртэл одоо ажиллахгүй болсон гэд тэгж яригдчихсэн. Тэгэхээр ер нь үүнээс харахад бол экспортын 1 сарын орлогоо бол алдах байгаа бол харагдаж байна. Тэгэхээр 1 сарын орлого гэдэг бол нэг сүүлийн 12 сарын дунджаар бол 700 сая $7 байгаа. Тэгэхээр нөгөө талаас бас импорт бас ингээд ер нь бууран дагаад одоо хиллийн асуудал үүсчихээр. Тэгэхээр энэ болохоор манай худалдааны тэнцэлд бас сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр өмнөх одоо 3 сард бол одоо ингээд жилийн 2 дахин ингээд өсөлттэй байсан энэ хурд нь бол одоо 64.5 болоод буурж энэ экспортын хувьд. За харин импортын хувьд одоо импортын бараа бүтээгдэхүүн галийн асуудлаас үүдээд одоо өмнө нь өсөж байгаа. Тэгэхээр үүнийг дагаад одоо импортын өсөлтийн хурд нь бол нэмэгдэж байна. За энэ нь ингээд гадаад худалдааны тэнцэлд бол сөргөөр нөлөөлөх дүр зурагтай ажиглагдаж байна. Гэхдээ нөгөө талаас одоо эдийн засгийн идэвхжил сул байгаа. За бизнесүүд хараахан одоо бүрэн үйл ажиллагаанд орчоогүй байгаа. Тэгээд дээрэс нь одоо импортын бараа бүтээгдэхүүний эрэлт бас төдийлөн ихсээгүй байгаа. Галийн асуудлаас үүдээд бас одоо төлбөрийн тэнцэлд маань бас эрэг байна. Тэгээд сүүлийн 5 сарын байдлаар бол 232 сая $10 ашигтай гарсан. Мөн түүнчлэн одоо Монгол банкны зүгээс 500 сая $10 интервенц хийн гэж юу н яригдж байгаа. За дээрэс нь одоо гадаад валютын албан нөөц бол одоо импортын бүтээгдэхүүний 11 сарыг бол нөхөх тийм хэмжээний нөөцтэй байгаа. Тэгэхээр ер нь ханш дээр бол ер нь дарамт харьцангуй сул байна гэж харагдаж байна. За тэгэхээр бол одоо сангийн бодлогын талаар бол авч үзье. За тэгэхээр сүүлийн одоо он гарснаас хойш бол одоо төсвийн алдагдал бол улам бүр өсөж байгаа. За 5 сарын байдлаар ихэд бол одоо 870 тэрбум одоо төгрөгийн төсвийн алдагдaltaй бол бид нар бол явж байна. За энэхүү одоо алдагдлын гол шалтгаан нь юу гэхээр бол одоо он гарснаас хойш бол аюул хэмжээний халамжийн бодлогод бол явуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгонд одоо 300 мянгыг бол тараасан. За вакцины гэсэн хүмүүс 50 мянга. За тэгээд хүүхдийн одоо мөнгө гээл те. За тэгээд одоо зээлийн төлөлтөд хойшлуулсан гэх зэрэг одоо маш олон арга хэмжээнүүдийг бол авсан байгаа. За тэгэхээр одоо энэ бол цаашдаа улам бол өсөх бол хандлагатай бол байгаа. За анх бол одоо төсөв батлахад бол 1.2 их 80 бол одоо төсвийн алдагдaltaй бол баталж ирсэн. За одоо төсвийн тодтол хийгээд үүнээр дахиад нэмээд 1.5-ыг бол нэмж бол одоо батлах байгаа. За ингэснээр бол оны эцэст гэхэд бол одоо 3.5 их 80 бол төсвийн алдагдaltaй бол байхаар бол одоо харагдаж байгаа. За одоо үүний одоо шалтгаан юу вэ гэхээр бол бидний сая 7 сараас хойшоо бол одоо эргэн төлөлтүүдийг хойшлуулах шийдвэрийг буцаад он дуустал одоо сунгацсан байгаа. За хүүхдийн бол халамжийн бодлогуудыг одоо өргөжлүүлж явуулна гэдгийгсэн байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээртэй холбоотой бол төсвийн алдагдал дээр бол бас нэлийн хэмжээний дарамт бол ирэхээр бол харагдаж байгаа. За тэгээ энэ нөхцөл байдалд бол одоо засгийн газар
бондын одоо шинэ 2 бонд гаргасан байгаа. За үүний шалтгаан юу гэхээр бол одоо 2022 он болон 23 онод бол бид нар бол Чингис болон Гэрээгэ бондуудыг бол төлөх бол шаардлагатай байгаа. За тэгэхээр үүнийг бол одоо бид дахин санхүүжүүлэх зорилгоор бол одоо 100 гэдэг Century бондыг 6 жилийн хугацаатай 10 жилийн хугацаатай тус ингээд 500 сая $5 бол бондыг бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ бондоор бол бид нар бол энэ Чингис болон Гэрээгэ бондын бол одоо төлөлтүүдийг бол хийхээр харагдаж байгаа. За тэгээ шинжээчдийн дүгнжаагаар бол энэ бонд бол одоо маш тохиромжтой үед бол гарсан гэж үзэж байгаа. Учир нь гэвэл Чингис Гэрээгэ бондуудын хүү бол одоо өндөр түвшинтэй байгаа. Одоо бол дахин одоо дэлхийн нийтээр бол одоо долларын хүү хамгийн бага түвшинд одоо хүрсэн байна те. Манай Монгол ч гэсэн хадгаламжийн хүү айгүй бага түвшинтэй байгаа. Тэгэхээр энэ хүү бага үед бол бид нар одоо бага хүүтэй бол бонд гаргаснаар энэ өндөр хүүтэй бондыг бол одоо ингээд дахин санхүүжүүлэх нь бол айгүй эрэг талаас нь ер нь бол судлаачид бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр ер нь Монгол улсад итгэл бол хөрөнгө оруулагчдын зүгээс бол нэмэгдэж байгаа гэж харагдаж байна. Яг л ийм хүнд хэцүү цаг үедтэй ингээд манайх шиг улс орнуудын бага хүүтэй ийм бондыг худалдаж авч гинэ гэдэг нь бол хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсээр байна. Үүнийг дагаад одоо Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх юм байна гэж харагдаж байна л да. Тэгэхээр дараагийн одоо 23 онд хийгдэх төлөвлөлтүүд 24 онд хийгдэх төлөвлөлтүүдийн дахин санхүүжүүлэлт ер нь цаашдаа ингээд амжилттай явагдах юм болов уу гэсэн дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр яг нөгөө нэг одоо хөрөнгө оруулагчдын итгэл энэ өндөр байгаа үед бол бид нар бол одоо 23 онд бол одоо хорилдоо бондыг бол төлөө шүү дээ. Тэгээд мөн Гэрээгэ бондыг үлдсэн 600 сая $5 бол төлөх шаардлага. Тэгэхээр эдийг бол бид нар дахин санхүүжүүлэх бол одоо боломжтой. За хэрвээ бид нар энийг дахин санхүүжүүлэх юм бол бид нар одоо 2022, 23, 24 онуудад бол одоо томоохон гарах валютын урсгалыг бол ингээд хойшлуулж байна гэсэн үг. Ингэснээр бол одоо бид нар валют дээр бол одоо ханшийн дарамтыг бол нэлийн хэмжээгээр бол багасгаж өгнө. За тэгэхээр ингэснээр бол одоо ирэх жилүүдэд бол одоо ханшийн дарамт ер нь бол айгүй бага байна гэж бол харагдаж байгаа. За түрүүнд урьдчилан одоо Монгол банк бол одоо интервенц хийж байна гэж ярьж байгаа. Дээрээс нь одоо дэлхийн зах зээл дээр бол одоо түүхий эдийн үн өссөн, экспорт бол өссөн. За хэдийн хурдан саарж байгаа ч гэсэн экспорт бол нэлээд өсөлттэй байгаа. За тэгээд үүнийг дагаад импорт бол одоо хилтэй холбоотой асуудлаас үүсээд төдийлөн одоо өсч чадахгүй байх юм бол манай одоо худалдааны тэнцэл бол ингээд эерэг бол гарахаар харагдаж байгаа. Тэгэхээр худалдааны тэнцэл эерэг за Монгол банк бол интервенц хийж байна. Дээрээс нь ингээд том одоо гарах валютын урсгалуудыг бид нэр хойшлуулж өгснөөр бол ирэх одоо 2022 болон 23 онуудад бол одоо энэ ханш бол одоо нэлээд доктортой байхаар бол харагдаж байгаа. За 2020 оны 9 сараас хойшоо бол одоо ханш бол нэлээд угсаа доктортой бол явж ирсэн. За 5 сарын байдлаар ихэд бол 2850 таа бол гарсан байгаа. За тэгээд энэ бол цаашдаа ч гэсэн бол одоо хадгалагдахаар бол харагдаж байгаа. Тэгэхээр ханш доктортой байх юм байна. Тэгэхээр нөгөө талаас инфляц ер нь нэлээд дарамттай байгаа шүү дээ. Ялангуяа инфляц бол иргэдэд шууд нөлөөлнө тий. Ханш харьцангуй гайгүй ч гэсэн инфляц нөгөө талаас айгүй хүнд байгаа. Учир нь за импортын бараа бүтээгдэхүүнүүдийн үн түрүүний хэлсэнчлэн ер нь айгүй өндөр байгаа. За импортын бараа бүтээгдэхүүн бол одоо нийт хэрэглээний үнийн саксын бол 30%-ийг бол эзэлж байгаа. Тэгэл үүн дээр одоо голчлох одоо өргөн хэрэглээний хүнсний одоо нарийн ногоож зэрэг бүтээгдэхүүнүүд бол маш их өсөлттэй байгаа. Махны үн өсөлттэй байгаа. За дээрээс нь сая 5 удаагийн цар тахлын хөл хорой тогтооход бол одоо нийтдээ хүнсний инфляцийг өсгөөд одоо нийтдээ 13%-аар бол хүнсний инфляц өсчлөө. За хоёр дахь шалтгаан нь бол одоо түвш маш ихээр нэмэгдэж байна. Түвшний үн. За түвшний үн бол нэг дунджаар ойролцоогоор бол нэг 20% бол өсөж байна. За үүний хажуугаар бас одоо бэлэн мөнгө маш ихээр тарааж байгаа шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгө тараалт бол ингээд үргэлжлүүлээд одоо зорилтод бүлгийн хүүхдүүдэд одоо хүүхдийн 100 мянгаыг бол тараана гэж яригдчихэж байгаа. За мөн эрүүл мэндийн салбарын ажилчдын бол цалин бас өсгөнө гэж сая яригдчихэж байна. За ингээд ийм олон одоо дарамтуудаас үүдээд бол инфляц одоо оны эхнээс бол одоо ингээд 4 пунктээр өссөн. Тэгээд одоо жилийн бол 6.2% өсөлттэй байна. Улаанбаатар хотын хувьд бол 6.7% өсөлттэй байгаа. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол инфляцийг бол 6-аас 8% бол барих зорилттой байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол ингээд дунджаар 8% нь ингээд барьчих байх. За харин дараа жилийн хувьд бол одоо ингээд 22 оноос ахуулаад эдийн засгийн халалт идэвхжил үүсээд эхлэхэд одоо инфляцийн түвшин үнэмлэхөө одоо өсөхөр харагдаж байна л да. За тэгэхээр эдгээрийг дүгнээд бол одоо эцэст нь бол нийт одоо Монгол Улсын бод эдийн засгийн өсөлтийг бол авч үзье те. Тэгэхээр 2020 онд бол одоо түрүүнд урьдчилан ингээд бизнес цар тахалтай холбоотой бол эдийн засаг бол 5.3%-аар бол буурсан байгаа. За тэгэхээр одоо Дэлхийн банк олон улсын валютын сан за шинжээч нарын дүгнжаагаар бол 2021 онд бол одоо бод эдийн засгийн өсөлт бол нэг 5-аас 6 орчим хувьтай байна гэж бол таамаглаж байгаа. За үүнд бол
гол одоо нөлөө үзүүлж байгаа нь болохоор уул уурхайн одоо түүх эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор экспортын өсөлт байгаа. За мөн түнчлэн одоо бизнесүүд баг багаар одоо үйл ажиллагаагаа бол одоо сэргээгээд за тэгээд одоо вакцинжуулалт хийж байгаатай холбоотойгоор мөн 22 оноос бол ингээд тохиолдлын тоол буурна гэсэн тиймэрхүү одоо таамаглалууд дээр үндэслээд бол одоо энэ 5-аас 6% гэж бол одоо үзэж байгаа. За 2022 онд бол мөн 6-аас 7.5 орчим одоо хувьтай бодит эдийн засаг бол өсгөнэ гэж бол одоо шинжээчнэр бол одоо харж байна л да. Тэгэхээр Монгол банкны зүгээс бас 6%-аар өснө гэж яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ өсөлт нь голчлон дээ зээлийн нийт одоо олголт болон зээлийн үлдэгдлийн өсөлт жилийн 15-аас 18% өсөж иж энэ 6% хүрнэ гэж яригдж байгаа юм байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол зээлийн үлдэгдэл 6%-аар өсөлттэй байгаа. Тэгэхээр 15-аас 18% өсөхийн тулд одоо хөтөлбөрийн зээл олголт яах нь гэдгээс л маш их зүйл хамаарах гэдэг байна. За тэгээд энэ хүртэл бол одоо ингээд макро эдийн засгийн оллох томыг ярьлаа. За дараачихад нь бид нар одоо хөрөнгийн зах зээлд юу болж байгааг ярив. За учир нь юу гэхээр удахгүй банкуудын IPO хийж байгаа. Тэгээд томоохон банкуд IPO хийн. Тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр идэвхжил нэлээд үүснэ. За одоогийн байдлаар бол хөрөнгийн зах зээл маш их идэвхжилтэй харагдаж байна. За энэ үнийн хэлбэлцэл өндөр байна гэдэг нь ер нь бол эрсдэл өндөр байна гэсэн үг. Гэхдээ эрслээ дагаад өгөөж өндөр байна гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар одоо энэ топ 20 индексийн үнэлгээ бол 5 сараас хойш бол маш их идэвхсэн байна. За үүний гол олон шалтгаанууд байгаа. Гол ингээд шалтгаан нь бол ингээд топ 5 одоо явцад компани одоо үнэлгээ нь өссөнтэй бол хамааралтай гэж харагдаж байна. За нэгдүгээрт бол одоо Apple компани байгаа. Apple компани үнэлгээ бол өсөж байна. За учир нь юу вэ гэхээр ногдол ашигын журамдаа бол өөрчлөлт оруулсан байгаа. Тэгэхээр 2 жил тутамд нэг удаа одоо ногдол ашиг олгоно мөн түнчлэн одоо орлого нь маш их өсөж байгаа гэдэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татж байна. За үүний дараа Lend MN байгаа. Lend MN-ийн бонд, Lend MN-ийн хувьцаа бас өсөж байна. Учир нь одоо бондын зах зээл дээр тоглолт хийж байгаа учраас бас хөрөнгө оруулагчдыг сонирхож байна. За үүний дараа мандлын хувьцаа бас өсөж байна. Учир нь юу гэхээр сая одоо хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгууллаа. За нийтээ бол хөрөнгө оруулагчдаас 50 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө бол босгоно гэд яригдчихсэн. Тэгтэл 5 өдрийн дотор одоо 30 тэрбумаар өссөн юм одоо анхдагч захын хувьд бол энэ маш өндөр өсөлт болсон, анхны өсөлт болсон трендтэй байгаа юм билэ. За үүний дараагаар бас ард болон одоо говийн хувьцаанууд бас өсөлттэй байгаа. За говийн хувьд яасан бэ гэхээр ажилчдаас хувьцаа олгож байгаа гэх мэт одоо энэ үйл явдлууд нь хөрөнгийн зах зээл одоо идэвхжлийг өндөржүүлэх юм үйл явдал болсон байгаа юм байна. За тэгэхээр эдгээрээс дүгнэлт харахад бол одоо удахгүй бол банкуд бол одоо IPO хийх чинь. За дээрэс нь ингээ хөрөнгийн зах зээлийн одоо гарцсан байгаа хувьцаануудын одоо үнэлгээ бол ингээ нэлээд ол өсч ирж байна. За энэс харахад бол одоо ойрын 2 жилдээ бол одоо санхүүгийн зах зээл дээр эзлэх хөрөнгийн зах зээлийн байр суурь бол нэлээд өсөхөөр бол харагдаж байна тий. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бид макро эдийн засгийн болон хөрөнгийн зах зээл дээр болж байгаа голлох үйл явдлын таймыг хүргэлээ. За дараагийн дугаар хүртлээр баяр таа.